50 жил хөгжсөн хүүхдийн театрын тэр юу бичиг баримт тэр түүхийн юу энэ тэр бүгдийг таван буудалд аж ахуйн хашаа гэж бол албан байгууллагуудад аж ахуйн хашаа гэж байдаг шүү дээ. Яг тийм. Тэрний голд нь шатааж ирсэн сорог байдаг. Хүн харсан. Би хараагүй л дээ. Тэгээд энэ театрт ажиллаж исэн бүх уран бүтээлчид ганцхан жижигчд биш. Тэнд ажиллаж исэн тайзны ажилтан, гэрлийн ажилтан, үйлчлэгч гэдэг өчнөө нийгмийн даатгалын дэвтэр байхгүй. Хаана орсон мэддэг. Дэвтэрд гарах гэсэн чинь ямар ч бүртгэл, ямар ч юу байхгүй. Ийм болцсон тэгж хүмүүсийг хохироосон байхгүй. Тэгээд тэр хүүхдийн театрын 50 жил хөгжсөн гэхээр чинь тэр агуулхад өөрөө хэлэх юм бол тэр жүжигийн хувцснууд, жүжигийн тэр хэрэглэлүүд янз бүрийн бүгд байхгүй. Юу ч байхгүй. Тэр үнэл авд зараад устгал юу ч болгоцсон. Жүжигчд гэж дандаа архичд байсан. Өөрөө уруудч арх удаг гэсэн байхгүй. Тэгээд архичд би ч бас мэдхийн дээр сайн мэд. Чи мэдэн шүү дээ. Мэдлгүй байх. Та жамийн сүрэн сонгид орж энэ төр бол нүдэн дээр нь аавууд чинь хамт суулгаж байгаа та нар арх уусангүй гэж л арх удаг байсан. Тэгэлгүй байх. Тэгээд аав чинь илгэн муучгаад ингэж яхад нь чи уусангүй гэж уулгаж хагаад тэгээд алаа явд. Жинчд урж байна хамт ууж хагаад нөгөөдгөө согтоод гадагшаа гүйж гараад машин дээр удаад уг. Ган хоёргүй байна. Тэгс. Арх уужгаад хойч цуг арх уугаал тэгээд театрт өнгөрцөн шүү. Тэгсэн. Төмөр хоёргүй байна. Зураач. Олон хүн байгаа. Аав маань үндсэн байгуулсан театр маань тэнд ингээд байж байгаа юм байна. Түүх нь үргэлжлээд явах юм байна гэдэг ингээд нэг хэдэн зураг л байгаа болохоос өөр ямар ч юу байхгүй шүү дээ. Тэр жүжигийн зохиолын фонд гэж байсан тэр байхгүй. Тэр Сасан хүү гэдэг жүжигээс өсвөлээл өнөөдрийг хүртэл тэр 97 он хүртэлх энэ бүх жүжигийн зохиолууд гар бичмэлүүд энэ тэр тэнд байх хэрэгтэй. Тэгэхээр тэнд өргөлдөх юм юу вэ? Тийм ээ тий яг үнэ. Тий. Өргөлдөх юм. 2000 оны ихэнх үе билүү 2000 оны дундуур үе билүү та нэлээд тэмцэж явсан. Нямгууг буудна энэ төр гал нэг баахан юм болоо. Тий ганцаардсан. Тэгээ би чамайг энэ хангаа буудлаа. Хангаа зочдлын дэвлэл дээр чамайг театраас гарч ирэх чинь. Тархи чинь цусан дээр шиг хөвөлнтэй тэргээ муухай хэлсэн л дээ. Тэгээ миний буудаг гэж ямар байх. Тэр нэг Лада Нева гэдэг машинаас үүдэж би хар авсан юм байна. Театрын хөрөнгөөр авчгаад албаны гээд тэр үед албаны машинууд байдаг л байсан л да. Тэгэхдээ театрын хөрөнгөөр авчгаад албаных гээд аминдаа унаад авах гэдэг байгаа байхгүй юу? Тэр үед их аимшигтай арчилсан үзэл бодолтой байж тээ би. Энэ болохгүй. Тэгээд нэг жүжиг тавиал жүжигэн дээр жүжигийн төсвөө хамгийн сүүлийн үеийн зурагт хөргөгч сервант галзуухны хэрэгэл хевс тэр юу юм диван аваад ингээд дөрөв тоглохгүй актлаад тэр жүжигийн бүх юмыг өөрөө хийгээд аваачаад тавьчих. За. Энд яах вэ? Айхтар тийм юутай. Тэгээ өөрийнхөө хүүхдийг, хоёр охиныг, өөрийнхөө дүүг, ахыг театрын бүх ажилчдын явда дандаа жүжигчдийн нэр дээр цалин авдаг тийм хүмүүс болгож байгаа байхгүй. Тэгээд тэр мөнгөний өөрөө авдаг. Зарим халдчихсан жүжигчдийнхаа гараад явтан жүжигчдийнхаа юуг хасалгүйгээр тэр цалин байж л байдаг. Тэрийг өөр авдаг. Гоглийн нөгөө амьгүй алдчихгүй. Тий. Тэгээд эхлэн гутлан за энэ хүн болохоо байж байгаа юм байна гэдгийг мэдрээд эхэлсэн байхгүй юу. Тэгээд энэ театрыг хойшлох хэрэгтэй. Хойшлоо ийм гоё театр болгоно нэ тэрийг судлаа ирээд ер нь актер хутлаа ирнэ л да. Фантазиатай хүн шүү дээ. Тэр үнд нь очир удахгүй. Хин манай Ванда Синг туслах найруулагч. За улсын гоёч шинхэн манай галантан зугаа. Тэгээд энэ цолмон ихч энэ хүмүүс их үнэмшсэн.
Ийм гоё театр болох гээд тахт чинь чи яагаад эсэргүүцээд байгаа юм бэ? Чи дарга болох гээд байна шүү дээ. Хүүхдийн театрын даргаар яах гээд байгаа юм бэ? Чи жүжигчний хийлдэ. Чи жүжигчний хийх юм бол хоолоо явна шүү дээ. Чи дарга болж яах гээд байгаа юм гээд байгаа байхгүй. Үгүй ээ, би юу ч дарга болохгүйгүй. Энэ хүн чинь энэ театрыг устгах гээд байна гэдэг хатал үнэшгүй байгаа гэсэн байна. Тэгээ би ганцаардсан. Үнэхээр ганцаардсан. Тэгээд Нямбовгийн ард олон том дарга нар байдаг юм байл л дээ. За тухайн үед солийн яамны сайд байсан Цанжид гээл. Тухайн үед юу төрийн өмчийн дарга байсан Пүрвдорж гээл. За тэгэл их хурлын гишүүдээс 4-5 хүн байсан. Тэгэл 6 тэрбумаар зарсан гэсэн байна. Тэгэл хуугаад авчих. Тэгэл Нямбов чинь шууд Америк руу яваад Америк иргэн болсон шүү дээ. Тэгсэн. Тий. Тэгээ Америк иргэнийг манай монголчууд урдын гоё зүтгэлтнэр тодорхойлоод өгцөн шүү дээ. Өгцөн. Тэгсэн. Шагнаж гисэн. Тэ хүүхдийн театрыг устгалаа гэж шагнаж байгаа юм байл үү те бид. Юу сам дахыг бол нэг дуулдаг байсан гэж бодохгүй л. Манай бол өстө таг солгоо болоод байна. Ямар дуудуулаад байгааг нь ойлгохгүй. Тийм л байсан баг. Тэгтээ аав их сонин. Аавыг бүр энэ хүрээнд урагдж дуулдаг одоо төрлийнх нь имээ барьж авсан гэдэг. Өөрийнх нь их ойрхон төрлийн. Тэр их дууч хүн байсан. Тэгээд миний энэ сайхан авьяас энэ хүүд шингэг гэж ерөөсөн ил. Тэгээд аав тэрийг ярьдаг байсан байхгүй. Намайг тийм мундаг хүн барьсан. Даанч би ийм сулгаа болоод тэр нь миний хүүдл ирсэн юм шиг байна гэл. Манай ээжийн талынхан бол бүгд туучтай. Тийм үү. Хэвээ жингээд л дуулаа шүү дээ. Янзтай. Тэгэл ер нь аль аль талаас л байна л да. Сам дах бол гайхалтай яруу найраг. Тий одоо аавын 600 гад хуудастай ном би одоо ингээд баг 2 дахь жилийн эмгэгдэж байна. Тэр их гоё мундаг гоё юу гарах байх. Ном гарах байх. Тэгээ тэрнээс бас хүмүүс их олон юм ойлгох байхаа. Ухаарах байх. Энэ чавхлан чинь ийм аавтай учраас ийм зүйлүүд рүү яваад байгаа юм шүү дээ. Зорилгоо ингэж тавиад байгаа юм шүү дээ. Аав нь бас одоо саяны шүлгэн дотор хүртэл ингээд хуучин сайхнаа орхиод л байж дээ шүү дээ. Намайг яаж хүмүүжүүлсэн мэдэгдэж байгаа шүү дээ. 3 бадаг шүлгэн дээр нь хүртэл ийм үзэл санаа хахалж шүү дээ. Нуурын шагшуурга исгэрчил байсан нуруулсан бухал минь жаахан л байж дээ. Хуурын чавхтас тасарчил байсан. Хуучин сайхнаа орхиод л шүү дээ. Өнөөдөр өргөө гэр болгонд хуур дуурдаг байсан бол өнөөдөр хаана байна те? Инг батга бойлолдож л байсан. Жинчин аав минь холдоод л байна шүү дээ. Энэ өв соёл маань хаана байна? Үнэ тугал мөөрөлдөж л байсан. Аргалчин ээж минь ороотой л байж дээ гэж. Энэ бас нэг л юм яваад байгаа. Найрын шүн богинохон байсан. Намрын хэрүү хөтөн л байж дээ. Галуу хаяа ганганжил байсан. Залуу нас минь нисээд л байж дээ. Энэ он цаг хугацаа. Миний хүү энэ шүлгийг би яагаад ч юм нэг жаахан ингээд нэг сэтгэл хөдлөсөн үедээ би энийг ямар ч цомгонд оруулаагүй. Гэхдээ би ингээд хамгийн дотн ингээд яг сэтгэл хөдлөсөн үедээ энэ дууг их аялах дуртай байдаг. Өөртөө л. Тэр сайхан одоо бодол ухаанаас төрсөн юм чинь. Аав бол намайг одоо тэр надад ингээл одоо би ингээд хорвоогоос буцлаа шүү гэдгээл ингээл битүүхэн хэлж ирсэн юм шиг ба. Юу гэж хэлж ирсэн гэхээр олонтоо яваараа минийхөө. Аав нь чамд түүхөө үлдээлээ. Би зөв аав чамд мөнгө үлдээлээ гэсэнгүй шүү. Тий би чамд ямар ч хөрөнгө үлдээгээгүй. Чи мөнгөний тоо талыг сүл талыг харж яваарай. Хаяанда чамайг мөнгө даана. Тийм учраас чи ямар нэг эд агуурсанд тэртээ тэргүй өвгөд чинь ирээсээ ямар нэг юм шунж яваагүй шүү. Чи олонтойгоо л сайхан хуваалцаж яваарай. Тэртээ тэргүй эд баялаг цуглуулсан хүний түүх үлддэггүй. Амьдралын үнэн түүхийг цуглуулсан хүн мөнхөрч үлддэг юм аа минийхөө. Аав нь бол чамд үнэн зөв түүхөө үлдээлээ шүү.
Миний хүү сэвтээлгүй. Өөрийнхөө хүүдэл өөрөө гэсэн байхгүй. Ерөөсөө л. Зойлогч нь халж байна. Уйлчихэд гингүй үттэй. Үгүй яг ойлгох хэрэгтэй байна. Ой. Галуу хаяа ганганжил байсан залуу нас минь нисэдэл байж дээ.